Эрхэм үзэгчтэй орой амралтай ядахтаа өнгөрүүлж байна уу? Аргал цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ хэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Орхон аймаг Эрдэнэт хот байгуулагчны 40 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулсан Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбор өнөөдөр нээлттэй хийлээ. Хөх Монгол цогцлбор нь 21 аймгийн бүтэц онцлог, газар зүйн байршил, Монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан өнгөрсөн болон өнөө цагийн түүхийг багтаасан танилцуулгууд, тухайн аймгийн байгалийн гайхамшигыг төлөөлүүлэн нэг тогтцыг уран баримтлалын хэлбэрээр бүтээсэн үзмрээс бүрдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм а. Дэлхийн дэлгэрэнийч үе таалгаа нээсэн энэ сайхан өдөр өнөөдөр бид нэгэн түүхэн үйл явдлын гэрч болон гар үе оролцож байна. Энэ юу хэмээнээс Монгол улс төрийн анхных ганцхан хэмээн бахархаж болохуйц үндэсний парк буюу Хөх Монгол цогцлбор үе таалгаа та бүхний өмнө Эрдэнэт хотынхныхаа өмнө улмаар бүх монголчуудын маань өмнө дэлгэн үйл ажиллагаагаа цогцлон эхэлж байгаа энэ хүү үйл хэрэглээ. Цэцэрлэгт хүрээлэн жил ахсын хугацаанд бүтээн байгуулсан бөгөөд орон нутгийн 3 компани хийж гүйцэтгэсэн байна. Гол их барилга болон талбайн чимэглэл ногоон байгууламжийн ажлыг Сэхүүнчэн компани хийж гүйцэтгэжээ. Тус цогцлборт орон нутгийн төсвөөс 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэр компани 99 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Барилгын хийцийн хувьд бол ялангуяа нэг гол их барилга бол архитектур шийдэлтийн хувьд бол бас хэцүү юунд орд юм билээ л дээ. Бас нэг юугаа мартчих нөгөө архитектур болоод нөгөө зураг төслийг хийсэн компани байгаа. Вилкон компани гэж сод эрдэнэ захиралтай Вилкон компани гэж байгаа. Энэ залуучууд бас хийсэн. Барилгын хийцэн нөгөө төвөгтэй учраас жил чахан болсон шүү дээ. Барилгын зурган дээр энэ ч одоо нөгөө битүү цутгалттай хан далийн, таасан далийн гэдэг бас аюул олон хүндрэлүүд байд юм байлаа. Тэгээ энийг шийдэхин тулд зурган дээр их удаан ажилласан. Зураг гарсан дараагаар Сэхүүнчэн компани залуучууд бас нэлээд яригтэй хийцэг босгосон. Тэгээ энэ бол би бол бахархаж байгаа залуучуудаараа яг бид одоо бас юм бол Улаанбаатар гэдэг юм бол гадны янз бүрийн биштгэс илүү орон нутагт маань одоо ийм сайхан чадварлаг залуучууд гарч ирээд хийж байгаа юм байна. Одоо хот маань одоо 40 жилийн ойгоо хийж байгаа. Энтэй адилхан нөгөө аж ахуйн нэгжүүд залуучууд бас 90 цент хүрээд энэ нэмийг бол хөлхөн хийгээд цааш нэгээ явуучих болчлаа гэж. Тийм болохоор 2015 оны 8 сард Сэхүүнчэн компани гэрэл авсан байгаа. Ажлын 90 хоног багтааж өнөөдөр ингээ хүлээлгэж өгч байна. Мөн энэ гадна тогтчлтын ажлыг болохоор сая 5 сарын 1-ээс 16 оны 5 сарын 1-ээс эхлүүлэн хийгээд өнөөдөр бас ингээ нээлттэй ажиллагааг хийж байна. Энэ болохоор нэг манай Сэхүүнчэн компани нэг 60 гаруй бүрэлдэхүүнтэй хамт олон энэ барилга байгууламжийг барьж босгосон байна. Цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас Монгол гэсэн нэрийг оруулахын зүйтэй хэмээн үзэж Хөх Монгол цогцлбор гэсэн нэртэйгээр улсын төсөвт үйлдвэрийн газар болж цаашдын үйл ажиллагаа явагдах юм байна. Жилд 60,000 орчим дотоодын жуулчин, гадаадын 5,000 орчим жуулчин Хөвсгөл аймгийг зорьдог гэсэн судалгаа байна. Иймээс Хөх Монгол цэцэрлэгт хүрээлэн дотоодын болон гадаадын аялал жуулчлалын томоохон төв болж аялал жуулчлалд оруулж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг онцоллоо. Цогцлборын 1-р давхарт орчин үеийн тоноглол бүхий 7D кино танхим, кафе, бэлэг дурсгалын салон байрлах бол 2-р давхарт их Монгол улсын түүхэн үйл явцыг харуулсан ханын дэлгэмэл панорам уран зураг бүтээгджээ. Улсын хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болж байгаатай холбоотой улс төрчдийн оролцоотойгоор сонгогчдын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гарсан. Үүнтэй холбоотойгоор бид улсын бүртгэл статистикийн газраас манай аймгийн хэмжээнд хийгдсэн сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар мэдээлэл авлаа. Манай аймгийн хувьд улсын хурлын сонгуулийн 46, 47, 48 дугаар тойрогт хамаарч байгаа юм. Үүнээс 46 дугаар тойрогт 342 сонгогч шилжин ирсэн бол 290 хүн шилжин явсан байна. Тэгвэл 47 дугаар тойрогт 87 сонгогч шилжин ирж 257 хүн бусад аймаг хот руу шилжсэн байна. Харин 48 дугаар тойргийн тухай 42 хүн шилжиж ирсэн бол 312 хүн шилжин явсан. Үүнээс үсгэд бусад аймаг орон нутагт гараад би өөртөө санал авах зорилгоор сонгогчийн шилжилт хөдөлгөөн зохион байгуулсан үйлдэл манад гараагүй байна. Харин шилжин ирснээсээ явсан олон байгаамаа. Өөрөөр хэлбэл Орхон аймгаас сонгуулийн насны 859 одоо сонгогч шилжиж явсан. 471 сонгогч шилжиж ирсэн юм мэдээ байна. Баг хоорондын шилжилт гэдэг тэр асуудал бол 4-р сарын 29-ний өдөр бол зогссон байгаа. Энэ сонгогчийн шилжилт хөдөлгөөн дээр болохоор баг хооронд бол аймаг хооронд аймаг дотор бол шилжихийг хориглосон энэ залтыг яг чамд баримтлан ажилласан.
Хууль зааснаар сонгогчийн шилжин явж буй хөдөлгөөн санал хураалт явагдахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө, харин шилжин ирж буй хөдөлгөөн 10-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх ёстой. Дээр дөрвсөн хугацаанд шилжсэн иргэн нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөхгүй бөгөөд зөвхөн улсын хурал нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжтой болох юм байна. Энэ онд явагдах улсын хурлын болон орон нутгийн сонгуулиар 43 хэсгийн хороо ажиллахаар болсон. Хэсгийн хороодод нийтдээ улсын бүртгэл статистикийн газраас итгэмжлэгдсэн 51 хүн ажиллаж байгаа юм. Тэд сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хариуцан ажилласан. 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар аймгийн цагдаагийн газар нэр дэвшигчид болон иргэд олон нийтээс сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн 30 гаруй гомдол мэдээлэл хүлээн авсан байна. 2016 оны улсын хурлын болон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуул зэрэг зохион байгуулагдаж байгаа холбоотойгоор аймгийн цагдаагийн газраас сонгуультай холбоотой хэрэг зөрчил гомдол мэдээллийг хүлээн авч шалгах чиглэлд ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийн хүрэлх хугацаанд цагдаагийн газар иргэд олон нийт нэр дэвшигчид нам эвслээс сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар 30 гаруй гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байна. Сонгуулийн хууль тогтоомжтой сонгуультай холбоотой зөрчил хэрэг шийдвэрлэх ажлын хэсгийг тушаалаар байгуулсан байгаа. Манай газрын дэд даргаар гаргасан 9-ний үлдэмтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр сонгуулийн хуулийн 116, 117 дугаар зүйл заасныхаа дагуу гомдол мэдээлэл хүлээж аваад холбогдох материалжуулаад ингээд аймгийн шүүх рүү эрүүгийн анхан шатны шүүхөө шилжүүлж ингэ шийдвэрийг гаргаж байгаа. Энэ сонгуулийн тухай хуулиар бол одоо хуучин хуулиудаар цагдаагийн байгууллага захиргааны арга хэмжээ авч шийддэг байсан бол одоо энэ сонгуулийн хуулиар одоо бүх эцсийн шийдвэр бол шүүх гаргахаар болсон байна. За цагдаагийн байгууллагт төрж байгаа гомдол мэдээллийн дийлэнх нь сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл 11 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн мэдээллүүд их ирж байна. За сүүлийн үед бол нэр дэвшигчдийн гудамж талбайд байрлуулсан одоо хуулах самбаруудыг одоо бас санаатай болон санаанд үйлдэлээр одоо гэртэж юмсч гэсэн бас нэлээд шалгагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 71-д бусдад мөнгө эд зүйл тараах, альва үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, сонгогчдыг гадаад дотоодод аялалд зохион байгуулан оролцуулах, амралт цувлалд амраах, сувлуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хилцэл хийх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайлах, цайлах, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивент итгэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, хишиг хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хориглоно гэж заасан байна. Эрхэм үзэгч та бүхэнд Баасан гарагийн өнөөдөр Орхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг танилцууллаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд цагаан гарагийн мэдээлэлээ хүлээн авна уу? Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд та бүхэнд Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбороос бэлтгэсэн зураглалыг хүргэж байна. Баяртай үзэгчтэй.
소신내 던진